Балбын шоронд орсон Монгол лам. Дэлхийн бөмбөрцөгт Монгол хүн мөр гаргаагүй улс гүрэн арал талай тэнгис гэж үгүй. Монголчууд бид хаа явсан газраа дуйлан тарж гэмт хэрэгт орооцолдож явдаг улсууд. Нэг үгээр Монгол хүний орж үзээгүй харь шорон өнөөдрийн байдлаар хуруу дарам цөөхөн аж. Европ, Америк, Африкаас өсвөлээд зүүн өмнөд Азийн шоронд хэдэн арваараа л манай залуус гэмт хэрэг үлдэж хар тамхины 8-нд оролцсон хэрэгээр хоригдож байна. Цаст төвдөөс өсвөлээд Балбын шоронд хүртэл сахил хүртсэн Монгол ховрог баян дэлгэр орчээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе. Хэдэн онд ямар шугамар энтгэг улс руу бурхны ном сурахаар явсан бэ? Би 2007 оны 6 дугаар сарын 12-нд 5 жилийн хугацаатай энтгийн Сиражи татсанд бурхны ном сурахаар очсон. Миний шавлан сууж байсан хийдэд надад тусгайлан урилга ирүүлж тэгээд визэнд орж энтгэгт бурхны номонд нэвтэрч номтой сайн хувраг болох итгэл үнэмшилтэй анх эх орноосоо гарсан. Өмнө нь манай хийдээс энтгэгт сурж байгаад ирсэн хоёр лам намайг хүргэж өгөөд л утсан. Бурхны ном сурахаар энтгэг явсан хүн яаж яваад Балбын шоронд хоригдчихдаг вүлээ? 2011 оны 4-р сард Балбаар дамжиж Монголдо ирэх зорилгоор Балбад очсон. Тэнд бурхны ном үзээд чадaltaй лам номтой хувраг болох ямар ч боломж байхгүй. Бас дээр нь бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийл гэдэг жинхэнэ утгаараа хөгжсөн газар. Би энэ тухай олон сонин сайтад ярьсан болохоор дахиж яриад юу гэх вэ? Ингээд л аргагүй ирэхэнд эх орон илгэн садандаа хүрэхийн тулд Балбын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэдэг үндслээр шоронд нь орсон. Шоронгийн нөхцөл байдлын хувьд маш хүнд. Зургатаар гардаг Америк барууны шоронд иргэдэн Деважин. Ядчил ганц удгийн мөрдөнд суугаад гарсан хүний ярианаас би Балбын хорих мөрдөнг дэлхийн хамгийн муухай шорон гэж дүгнэхэд хүрсэн. Тэнд хүн тураалаар биш аман цангаад л хөж байдаг. Ер нь буддын шашинтай Балб улсын хувьд хөгжилгүй, ард түмэн боловсралгүй, бас ядуурл гуйланчлал ихтэй. Шууд энтгэхгээсээ ирэх боломж байгаагүй юу? Яагаад заавал Балбаар дамжих болсон юм бэ? Заавал Балбаар дамжих шаардлага байхгүй л дээ. Буцах зардал хэцүүдсэн. Уул нь энтгэхгээсээ шууд ирэх ёстой. Тэнд байх хугацаанд 1 жил болоод цагдаагийн газарт бүртгүүлдэг юм. Энтгэхгээс гарахад нисэх онгоцны буудал дээр тэр бүртгэл хийлгэсэн эсхийг шалгаад хийлгээгүй тохиолдолд шоронд хордог. Миний хувьд 3 жил болохдоо нэг ч удаа бүртгэл хийлгэж чадаагүй. Яагаад? Нэг удаа бүртгүүлэхэд $250 байдаг. Энэ бүртгэл төлбөр төлөөсгүй хийгдэх ёстой ч цагдаа нь энэ мөнгийг хахуул маягаар авдаг юм билээ. Мөнгөгүй улмаас энэ бүртгэлээ хийлгэж чадаагүй. Бид тэнд номоо сурахаас биш ажил хийж мөнгө олох боломжгүй шүү дээ. Тийм болохоор бүртгэлээ хийлгээгүй тохиолдолд нутаг руугаа буцах ямар арга зам байна гэдгийг хайсан л та. Тэгээд тэнд байдаг монголчуудаас асуусан чинь чи Балбаарт дамжаад яв. Газраар явбал ямар нэгэн шалгалт байхгүй гэсэн. Тэгээд л Балбаар дамжиж Монголдо ирэх гэж яваад л тэр. Энтгэгт чиний сурж байсан сургуульд хэр олон монгол хүүхэд хэр олон байдаг вэ? Яг миний сурж байсан сургуульд 70 гаруй монгол хүүхэд байгаа. Тэдэн донд бүртгэлээ хийлгээгүй хүүхдүүд бас байгаа л бах та. Надаас өмнө байсан юм шиг байна лээ. Гэхдээ тэд газраар дамжаад гарчихсан. Одоо ихэвчлэн бичиг баримтын зөрчилгүй хүүхдүүд үлдсэн. Сурч байсан сургуульдаа би Монгол руугаа явлаа гэж хэлсэн үү? Хуваараа явж байгаа учраас хэлж яриагүй. Байраа сургуульдаа хүлээлгэж өгөөгүй. Дэрэгдэх лам нартаа нутаг уцлаа гэж хэлээд байр хэрэгтэй бол аваарай гэдэл орхисон. Урилгаар очисон та нарыг яг яаж хариуцаж яаж иж байна гэж асууж санаа тавьдаг хүн үгүй юм уу? Тийм ээ, гэрээсээ ирсэн мөнгө аваад нэг төвд ламаар хэлмэрч хийлгэж Балбад очисон ч хулигтуулчихсан. Балбад очиод тэр хүнээс салсан. Тэгээд 4 сарын 12-нд Бээжин явах онгоцны тээз авсан. Нисэх хугацаагаа хүлээж байхдаа нэг монгол хүнтэй танилцсан юм. Тэр ах Балбад анагаах ухааны эрдэм сурахаар ирсэн гэж өөрийгөө танилцуулж байсан. Бид хоёр хэд хоног нэг газар цуг амьдарсан. Гэтэл тэр хүн миний бүх мөнгийг хулгайлаад алга болсон. Нисэх өдрөө онгоцны буудлын дээр очисон чинь авсан билетийг хуурамч байна гэд нисэж чадаагүй. Тэгээд мөнгөчгүй юучгүй болсон болохоор Балбын элчин сайдын яамд 2 удаа хандаж тусламж хүсгэхэд элчин сайдын яамд нь монгол хүн байхгүй. Туслах боломжгүй гэсэн.
Мөнгөгүй байна уцаараа яриулаач гэхэд мөн л боломжгүй гэсэн хариу сонссон. Яагаад чамайг мөрдөнд орсон юм бэ? Нутагтаа ирэх мөнгө олох гэж ажил хийсэн юм. Тэгж байтал балбад байх визний хугацааш дууссан. Тэгээд нэг өдөр гадуур явж байтал 3 цагтаа гүүгээд ирсэн. Тэд миний паспортыг үзээд визний хугацаа чинь дууссан юм байна гэд элчин сайдын яамдаа хүргэж өгсөн. Хамгийн гол нь визний хугацаа хэтрүүлсэн торгуулийн мөнгө $700 төлж чадахгүй учраас мөнгөө төлж дуустал шоронд суух ёстой гэд ташуурдаж хүч хэрэглээд л мөрдөнд нь орсон. Тэгээд яаж Монгол руу холбоо барьж учир байдлаа ойлгуулж чадав? Намайг Балбын элчин сайдын яамн дээр байхад Дэнгэ гэдэг төвд лам ирж уулзсан. Тэр хүн Монголд сурч байсан болохоор монголоор чөлөөтэй ярьдаг юм билээ. Тэгээд би бүх учраа хэлсэн л дээ. Тэр лам чи санаа битээ зов. Удахгүй Монголоос хүмүүс ирнэ. Тэгэхээр нь би чиний тухай тэдэнд хэлнэ гэсэн. Гэхдээ хизээ ирнэ гэдгийг хэлээгүй. Тэгээд маргааш нь би хорих руу шилжсэн. 2 сарын дараа эргэлт ирсэн. Тэгсэн НТВ-гийн Буян Бадрах ах Дэнгэ лам гээд 3 хүн ирсэн. Тэд эргэлтийн цагаас хоцорч ирсэн болохоор 5-10 минутын хугацаа л өгсөн. Буян Бадрах ахад бүх учраа хэлсэн. Тэгээд л Буян Бадрах ах миний талаар телевиз, вебсайтаар дамжуулж мэдээлэл цацсан юм билээ. Харин Дорнод нутаг клубын ахыгч нар тэр мэдээллийн дагуу ар гэрийнхнийг минь ирж хааж намайг тэндээс авчрах ямар арга чарга байна гэд судалж хандив цуглуулan торгуулийн мөнгө, онгоцны зардал гэд бүх зардлыг дааж намайг тэр газраас их нутагт минь авчирсан. Балбад амьдрах нөхцөл хэр байсан бэ? Бараг л тэр улсын хувьд манай их орон шиг ирээдүй байхгүй дээ. Балбын дэргэд манай Монголын шорон жаргалын орн л гэсэн үг. Бас Балбад би бараг монгол хүнтэй таараагүй. Монгол хүн ер нь байдаг юм уугүй юм уу гэж бодож явсан. Ганц монгол хүнтэй таарсан гайгаар мөнгийг минь аваад зогтсон. Энтгэхт байх хугацаанд бурхны номд хэр шамдав. Харийн оронд нэгэнт л ном сурах гэж очисон болохоор өөрийгөө даачилж хэр хэмжээндээ хичээд сурсан. Гойд сайн сурсан гэдгээ хэлж мэдэхгүй юм. Өөртөө яаж үнэлэлт өгөх вэ? Тэнд сурж байгаа манай монгол лам нар бусад лам нараас номондоо үнэхээр гаргуудсан. Ямартай ч элэг нэгт ахтан дүүсийнхээ буйнаар төрсөн нутагтаа эсмэн дэргэн ирлээ. Цаашдаа яах бодолтой байна? Тийм ээ, үнэхээр элэг нэгт ахын дүүсийнхээ буйнаар их орондоо иргэн ирлээ. Отгонбаатар ах, нутгийн зон олны чинь хандив сэтгэлийн дэмээр чамайг тэндээс авчирсан шүү гэж хэлсэн. Отгонбаатар ах, Буян Бадрах ах, Дэнгэ лам, нутгийн олон гэд талархлаа хэлэх хүн зөндөө байна. Цаашдаа үргэлжлүүлэн бурхны номоос сурна. Нутгийн олныхоо итгэлийг хүлээсэн сайн лам болно. Би чинь удмын лам хүн 11 жил бурхны номын мөр хөөж явна.